За миний ээж Тэмээчин хэмээх Монголын бүх ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон энэ сайхан уран бүтээлийг яг л үгийг нь хэлээд дуулж байгаа мэт хөөмөөлөх энэ залууг Хаш Эрдэнэ гэдэг үндэсний урлагийн их театрын хөөмөж бас Монголын үндэсний хараагуйчдын холбооны хөөмийн багшаар ажилладаг ийм залуу байгаа. За ер нь бол хөөмийн урлагийг Ховд аймгийн Чандман сумаас үүсэлтэй гэж үздэг. За эндээс Монголын алдар цуутай олон хөөмийчид төрөн гарсны нэг нь Хаш Эрдэнэ юм. За түүний аав нь мөн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн за Монгол улсын 4 дахь гавьяат гэж нэрлэгддэг Цэрэн Даваагаа бол төрсөн ах нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цогт гэрэл юм. Удам дамжсан хөөмийчний гэр бүлээс гаралтай за мөн удмынхаа энэ сайхан авьяас чадварыг өвлөөд явж байгаа Хаш Эрдэнэ бол хүний байглаас заяасан авьяас чадвар түүнийгээ өнгөлж тордоод ажил мэргэжлээ болгох за зөвхөн эх орондоо гэлтгүй дэлхийн олон улсад үндэсний урлагаа сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулахаас гадна одоо бусдаас харах мэлмигээрээ дутуу боловч сонсох, сурах чадвараараа хавьгүй илүү байдаг хараагүй хүмүүст одоо багшилдаг. За 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын хараагуйчдын холбоонд гэхтэл 40 гаруй шав бэлдээд байгаа ийм авьяаслаг залуу байна. Энэ улсуудтай ажиллах үнэхээр сайхан байдаг. Энэ улстай ажиллахын гол давуу тал гэх юм бол бас Монголын үндэсний урлагийн их театраас бас Монголын хараагуйч үндэсний холбоотой хамтарч ажиллахын гэрээн дээр одоо намайг дэмжиж өгсөн. Энэ нь бас сайшаалтай чанараараа би хараагүй улсууд хичээл ороод энэ улсуудээс нэг ч гэсэн улсыг бас мөрөөдөлтэй болгоод өөрийн гэсэн зорилготой болгоод бас нэг өөрийн гэсэн хөөмний үндсэн дууралтай болгоод бас нэг хүнд урам зориг амьдрал хүлээлж байгаадаа бас их таатай байдаг. Ийм мэдрэмж сонсгол нь аюу тийм мундаг байдаг. Цаанаас одоо сонсох чадвар мэдрэмж одоо юу гэх нэг тийм нэг одоо биднээс нэг арай илүү гэх юм одоо энгийн улсуудаас арай илүү гэх юм уу. Хөөмөгдөг чинь тийм асар их хүч гардаг, өөрөөс хүч энерги гардаг. Тэнгүүд төвчээрийг шаарддаг урлаг учраас яг тэд оны энэ би чамд хөөмий заагаас сурах чинь гэсэн юм байна. Шахаа суурь гэж байна. Шахаа суурийг үндсэн сайн тавьж яж дээшээ барилгын хундаам хэр явдаг шиг шахаа суурь сайн байж дээшээ хөөмний үндсэн дууралтаа сайн гарч ирдэг. Тэгэхээр яг сарын дотор 2 сарын дотор гэсэн байхгүй. Та өөрөөс л хамаарна. Дээр нас би өндөр настай, сурах өвчтэй, 50-тай нас бол зүгээр тоо. Өнөөдөр Монгол улсын гавьяачч байх Эрдэнэ далай чинь Эрдэнэ далай гэдэг хүн одоо дуучин шүү дээ. Одоо манай монголчууд бүгд тань энэ хүн өдөр хөөмөс сурсан одоо ямар сайхан хөөмөлж байна. Өөрөө л тэрийг бас нэг ил гаргахгүй байх шиг байна.